Манай нэвтрүүлгийн уран бүтээлчид Камбожийн эзэнт улсын одоо нийслэл Панампэг гэдэг хотод хүрээд ирсэн. Одоо түүхийн гашуун хуудас болсон 1975 оны үеийн хэлмэгдүүлэлтийн бөөнөр нь устхан хорж исэн одоо аимшигтай түүхийн гэрч болсон газар бид нар орж ирж байна. Бидний аялж байгаа энэ газар бол зөвхөн одоо тэр олон шоронгуудын төлөөлөл болгож одоо нэгээр нь байгуулсан. Нууц шорон 21 гэдэг газараар ингээ аялж байгаа. За энэ бол одоо Пол Пот засгийн эрхэнд гарч ирэх үедээ Камбожийн одоо ард түмнийг нэлээд хилмигдүүлж маш ихээр баримтлан хорж, эрүүдэн шүүж, улс төрийн одоо зохиомл эрэг тулгаж одоо муу муухай зүйл хийж ирснийг гэрч болсон газар. Одоо нэг хүнийг дахин шүтээд тэр аимшигтай одоо яргалыг үйлжилсэн үед бол ихэнх дарангуулагч нар дандаа залуу үеүүдийг одоо хүүхдүүдийг ашигладаг. Тухайн үедээ ингээд насан туршийн хүүхдүүд одоо Пол Потын дэглэмийг дагаж дуурайгаад энэ ардын дайснуудын эсрэг маш их тэмцэж бас тэдгээр улсуудыг бас наманж исэн ийм түүхтэй. Ер нь аль ч улсын түүхэнд тийм байдаг л да. Одоо Гитлер анх засгийн эрхэнд гарахдаа залуучуудыг одоо дэмжээл, залуучууд бидний талд гээл одоо манай арчлалынхан ч гэсэндээ бараг ялгаагүй гэж би боддгийн шүү уучлаарай. Тэгэл ерөнхийдөө залуу улсуудын хүчийг л маш их ашигладаг. Яагаад тэгэхээр залуу улсууд бол ямар нэгэн зүйл дээр алдах зүйл байдаггүй учраас одоо ямар нэгэн зүйлийг бас учрыг нь тунгаахгүй ингэж одоо зориглож ордог. Ер нь ийм түүхтэй. Тэгэл ерөнхийдөө залуу үеийг одоо ашиглаад ерөөсөө нийгмийн бүхэлд нь одоо хөдөлгөж айдас хүйстэл автуулж одоо өдөрдөн залж ирсэн одоо ийм түүхтэй аимшигт яргалдаж өртөж ирсэн хүмүүсийн одоо бодит зургийг одоо ингээд тавьчихсан. Бид нар сая доогуур өрөөнүүдээр явлаа л да. Бас л актрал дүр зураг бол харагдаж зохиомл хэрэг тулгаж одоо зориултын тийм төмөр орон дээр ингээд эрүүдэн шүүж янз янзын одоо хэрэг хүлээлгэж байранд бүрдүүлж ирсэн. Нуруугаар одоо хүүт даагаад ер нь нэг л тийм аимшигтай муухай газар ороод ирсэн. Ер нь сэтгэл одоо шууд төрж байна. За тухайн үедээ Пол Пот хятадын удирдагч одоо Мао Цзэдун бас нэлээд хүндэлдэг, шүтдэг байсан. Тэгээ ерөнхийдөө энэ бол маш мундаг одоо пропаганда суртлах болгыг бол хийж исэн. Одоо ингээл энэ зурагт хууснаас харахад л одоо алдарт удирдагч одоо Камбожид ирээд энэ ард түмэн ингээд сайхан нэгдэж нягтраад үнэхээр одоо энэ орны тусгаар тогтнол хөгжлийг бол үнэхээр энэ зурагтад үзүүлсэн. Ер нь ингээд харахад маш сайхан сэтгэл төрөхөөр одоо ийм зүйлүүдийг бол хийсэн байдаг. Ер нь Пол Пот бол ерөөсөө тийм боловсралгүй хүн бол байгаагүй. Пол Пот бол баруунд бол боловсрал эзэмшсэн. Америкийн нэгдсэн улсын Нью-Йоркод очиж ирсэн. Парист боловсрал эзэмшиж ирчээд за манай их орныг тон дээрмж байгаа энэ гадных нэг зайлуулъя. Эрдэмтэн багш, судлаач, урлагийн улсууд ч юм уу сэхэднүүд ерөөсөө улс орнд юуч бүтээдэг юм байна. Ерөөсөө л цэвэр ажлын улсууд энэ улс орныг авч явдсан байна гэж бодоод ерөөсөө бүх сэхэтэн улс орны тарих болсон хүмүүсийг ихэнхийг нь одоо алж чадсан байдаг. 5 жилийн хугацаанд 75-аас 79 он буюу одоо 4 жил гаруй хугацаанд нийтдээ улс орныхаа нийтдээ 3.1 буюу одоо 2 сая гаруй хүнийг одоо тамлан зовоож одоо алсан байдаг. Нийгэм бол одоо эргэж одоо тэр сэхэтнийхээ давхаргыг тийм оюунлаг улсуудыг одоо бий болгохын тулд асар олон жилээр хоцорч одоо нийгмийн хөгжил хоцорч хүмүүсийн ухамсар бол асар ихээр доройтдгийн жишээг бол бид нар Камбож хятадаас бас харж байна. Хүнийг бол одоо яаж л хил аргаар одоо тамлан зовоож одоо эрүүшүүлд авч ирсэн одоо хэрэгсэн зовоож одоо амь насыг нь
одоо хороож ирсэн одоо ийм гашуун түүхтэй газар ингээ аялал явж хаад үнэхээр бас хэцүү одоо зүрх шимшрэм одоо нүд халтрэм тийм дүр зургуудыг бид нэр ингээ харж илаа. Улс төрийн гэмт хэрэгтэй одоо хилмигдсэн улсуудынх нь бас хүүхдүүд нь хоригдчихсэн. За ар гэрийнхнийг нь бас ингэж худал мэдээлэл янз янзын байдлаар одоо нөгөө гөрдүүлж хооронд нь нөөрлдүүлж одоо ингээд гэмт хэргийг хийж ирсэн бас тийм хэцүү түүхийг бол ярьдаг. Хотын дэглэмийн үе шиг ийм 20 ангууд, гулаг болтригууд ганцхан одоо энэ Камбожид байсан юм бишээ. Одоо Мао Цзэдунгийн дэглэмийн үед ч гэсэн гитлэр засгийн эрхэнд гараад л ерөөсөө маш олон еврейчүүд энгийн ард иргэдэг болсон гэж хамлан зоож ирсэн түүхүүд маш их байдаг. Эрх мэдлийг буруу хүний гарт өгөх юм бол ард түмэн яаж одоо зовж зовлонгийн далаад умбадыг бол одоо тодхон харуулсан. Тэгэд 1979 оны 1 сард одоо Вьетнамын цэрэг одоо Камбожид цөмрөн орсноор Пол Потын одоо дэглэм унаж асар том дарамт яргаллаас одоо салсан. Хилмигдүүлэлтийн музейг ингээд үзэх маш их зүйлийг бол ойлгож байна. За манай монголчуудын хувьд ч гэсэндээ бид нар бас иймэрхүү гашуун түүхийг бол туулж ирсэн. Одоо 1937 оны үеийн хилмигдүүлэлтээр чинь бид нар тухайн үедээ 37 мянган хүн гэдэг чинь бас л хүн амынхаа 5%-ийг ерөнхийдөө хилмигдүүлээд ихэнх нь одоо буудаж хороосон. За бид нар одоо бас түрүүн зөндөөл ярьж байсан Камбожид өдөө тосгоноор ингээд явж байхад бас л амьдралын төвшин бас маш хэцүү. Бас энэ хүнд зовлон бэрхшээл дундуур туучаад ирсэн ард түмэн. Тэгээд тэрнээсээ хойш ерөөсөө одоо 30 гаруйхан жилийн өөрийг үзэж байгаа улс гэхээр бас л нэлээд хүнд бэрх орноор бид нар одоо ингээ аялж байна. Энэ Камбожийн ард түмнийг ингээ харж байхад бол асар их зовлон үзсэн. Боловсролын төвшин бол маш дорой. Нийгмийн амьдрал бол маш дорой. За монголчуудаа бол төстэй зүйл бол манай монголчууд ч гэсэн бас маш олон ядуу буурай усуд амьдардаг. Гэхдээ бид нар бас сүүлийн 70 жилийн хугацаанд за нийгмийн маань бас ихэнх хэсэг бас бичиг үсгтэй болж за эрүүлжиж боловсралтай болж чадсан учраас бидний бас байгаа байдал нийгмийг харж байгаа одоо өнцөг бол Азийн болон бусад орнуудаас бас нэлээд өөр гэдгийг бас зориуд одоо хэлмээр байна. Яг хөө түүх соёлын дурсгалт зүйлийн хувьд бол хэдэн мянган жил одоо дамжиж ирсэн одоо эртний зүүн өмнөд Азийн одоо Хмерийн эзэнт улсын үеийн түүхийн соёлын асар их өв байгаа. Одоо мэдээж одоо Камбожийн хувьд бол бас дандаа хар бараан зүйл яриад тах нь хаашаа. Одоо энэ нэг түүхийнх нь өвд боломжтой нь одоо энэ Камбожийн ард түмнийг бас тижээж байгаа бас хамгийн гол эдийн засгийн тулгуур гэж одоо хэлэхэд бас нэг буруутахгүй байна. За энэ эдэн Камбож найзуудаа энэ ардыг сони юм аа. Би сая бодолгүй гүгсэн чинь байж таа. Том гэдэг. Монгол хэл мэдэхгүй. Гэхдээ том жижигэн томыг биш таа. Камбожаар тэгж хэлдэг юм шиг байна. Том. Ари туу я мама. Адис том. Би одоо Камбож хэлээс юу ч мэдэхгүй. Ямар ч байсан нэг агон гэдэг үг мэд. Агон. За нэг юм хөө. Камбожийн хоолны соёлыг бас ингээд үзэгчтэй хүргийгээд бодсон. Ер нь бол зүүн өмнөд Азийн хоолноос бол нэг тийм ялгах зүйл байхгүй. Камбожийн хоол ялангуяа махнууд нь бас их чанартай юм аа. Одоо Вьетнамд бол одоо нэг иймэрхүү үхрийн мах байлаа гэхэд маш их баяжуулаад ингээд мах дөнгөж үнэртэй хийдэг бол Камбожийн мах бол маш сайхан амттай. Мэдээж гудамжны хоол бол бас нэлээл тийм онцгой заваан л да. Ер нь бол нэг сайн гэж хэлэхэд хэцүү. Ягаад гэхээр нэг хөгжиж чадаагүй байгаа учраас гудамжинд $2-оор муу хоол идэхүү. Эсвэл ресторанд ороод $5-оор айтайхан хоол идэхүү гэвэл мэдээд үзэгчтэй ресторанд ороод хоол идэхийг зөвлөнө. За бид бүгдийн хувьд Камбожийн хотын төвд доктор гэдэг нэртэй хоолны газар ресторанд одоо ороод ирсэн сууж байна. Камбожид ирэх юм бол яг ийм хөө хоолны газар орчход бол тунд ажгүй, мах сайтай, амт сайтай. Одоо би бол нэг энэ хоолыг $4.50
гэдэг чинь бас нэлээд боломжтой. За манай Пуна маань гахаа ингээд 3 том хориг мах сайтай. Тэгээ ингээд $3.75 $4 гэдэг. Ингээд битэрийн хоол бол ерөнхийдөө нийлээд $10 бол хөөрхөн хоол ингээд ичиж байна. Камбожийн хувьд бол онцгой шин чанар бол байж байна. Зүүн Ази ард түмэн дотроос ер нь хөгжил бол хамгийн дорой. Мэдлэг боловсролын хувьд бол нэг тийм сайн мэдлэг боловсролтой биш бас дорой мөртлөө яг хүн чанарын хувьд бас арай л дээр босоод улсуудаас ахуйн соёл бол бас маш дорой юм аа. Гэхдээ бас дандаа бүх газар бол тийм биш. Тэгээ бидний хувьд бол ямар ч одоо хоол идсэн энэ Монгол нутгийнхаа үхрийн махтай бэлэн гой ингээд идэл явж. Яг аялж байгаа бидний хувьд бол ер нь энэ хоол идэл явчихад нутгийнхаа эрчүүчийг одоо давчиж байна. Нутгаасаа гараад 24-5 хоног гэдэг чинь бас хэцүү. Гэрийнхээ хоолыг ерөнхийдөө санаж байна, нутгаа их санаж байна. Тэгээ яг хөө ингээд гадаадд явж байхад нутгийн минь орлож байгаа. Сайхан Монгол үхрийн махтай, Монгол гурилтай. Ерөөсөө бүх юм нь монголоор хийсэн сайхан хоол байгаа. Ерөөсөө одоо энэ хоолоо идэл явж штэ. Одоо хятад бэлэн гомь чинь нэг тийм өөрийн гэсэн амттай байдсан штэ. А тэгэхээр манай Монгол бэлэн гомь бол амт нь бол ерөөсөө шал өөр. Эрс мэдэгдэн. Амт бол ерөөсөө яг монгол шүлгээд олж. За би өөртөө үзэгч та бүхэндээ нэг заавал нэг зүйлийг нэг хэлмээр санагдлаа. Ер нь Азад явах юм бол штэ. Краб гэдэг нэг юм програм байгаа. Би сая нэг такси дуудсан. Таксиныхын жолоочийн зураг нь харагдаад ирнэ. Тэгээ машиныхын дугаар марк нь гараад ирнэ. Замдаа хүн авж ийн одоо хүнээ буулгаж ийн хаана явж ийн гэдэг ерөөс бүх мэдээллийг өгч чинь. Энэ хоёр Монголд ороод ирвэл маш гоё. Ерөнхийдөө аль ч газрын такси нэлээд үнэтэй байдаг. А Grab бол тийм биш ээ, маш хямдхан. Одоо бид нар нисэх буудлаар өгч нэг $8 одоо юу загч шин Grab такси дуудсан. Одоо та нар хараарай. Одоо энэ жолоочтойгоо бие биштэй шууд юу асууж болно. Гэ мессеж ичээд хоорондоо харьцаад иж болно. Муухай харьцаад мөнгөс илүү авсан тохиолдолд төврөө нуцтаад мессеж ичиж чинь. А энэ хүн маань өөрөө бас ажилгүй болно. Яг манай Монголд яг ийм таксины үйлчилгээ эрхэлдэг зөндөө олон хүмүүс байгаа штэ. Энэ одоо аппликейшн ороод ирвэл өстой маш гоё юм болох гэдэг. За яг манай нөгөө такси компаниуд нэг тийм лобби орох байх л та. Одоо энэ одоо ямар ч хүн ороод ирэх юм, яах юм гэд ингээд бас нэг тийм лобби орох магадaltaй. Гэхдээ одоо энэ дэлхийн нийтийн хөгжил дэвшлиг ашиглахаас өөр яах вэ? Оо, ирдсэн байна. Би ирдсэн байна гэж юм. За одоо хэдүүлээ ингээ гараа. Таксиндаа сууч та. Шууд одоо ингээд онгоцны бож яа. Бүх одоо энэ мөнгө өгсөн шүү дээ. Ха? Bye bye. Bye bye. Хэдий өгчөөсэй? Сая би юу штэ. Уул нь $7 гарсан. Тэгээ ерөнхийдөө шууд $10 өгчлээ. $3 чи аваа. Бас өөрхий нөгөө банкны зээлтэй юм байлээ. Мань хүн $12,000 авсан бүрөөс гэж байна. Энийг за баг 32 саяар юм бүрөөс хараа аваад унжин штэ. За одоо ингээ явъя да. За бид нар штэ аялж байгаа орныхаа талаар ер нь аль болохоор тийм таагүй сэтгэл муу мухай зүйлийг ярихыг боддгоо. Ер нь аль болохоор зөв өнцгөөс нь харж үзэгчтэй тайлбарлахыг хичээдэг. А гэхдээ яг энд ирээд бас нэг яг байгаа юмыг яг байгаагаар нь хэлэхгүй болохгүй байна. Камбож нөхдүүд болохоор зүүн Азийн энэ улсуудтай харьцуулбал бас нэлээд онцгой өөр улсууд байна. Ялангуяа энд байна штэ. Хүмүүсийн ахуйн соёл маш доор байна. Маш хэцүү гэж одоо бараг шууд хэлмээр байна. Ерөнхийдөө хүмүүс нь тийм найрсаг, зөөлөн, их аятайхан сайхан харьцаатай. Тайланд шиг бас эвдрээгүй. Тайландуудын арга барил яадаг вэ гэхээр тэртээ тэргүй жилд 20 гаруй сая жуулчид авдаг учраас чи авахгүй байсан чи өөр хэн нэгэн аавна гэсэн зарчимтай байдаг учраас юмнууд нь маш өндөр үнэтэй. Ерөнхийдөө нэлээд залжин байдаг. За энэ нөхдүүд бол Тайланд, Вьетнамыг бодох юм бол тэгж залжин байдал нь бол сураагүй ч гэсэн тэр ахуйн соёл бол маш муу байна. Өчигдөр ч юм уу ингээд явж байхад ерөөсөө яг л баасан дунд тийм муу мухай өнөр танар нь дийлдэхгүй тийм дунд дотор л ингээд зудаал хийцсэн. Ерөнхийдөө өнөр танар манар бол ярих юм алгаа. Тэг ядангуй энд ингээд удаан байх юм бол ер нь би өвдөхөөр шинжтэй маш хэцүү. Манай Улаанбаатар хотыг агаарын бохирдол бол хамгийн муухай хот. Ямар балиар одоо агаартай байгаад бид нар
дор бүрнээд одоо хэцүү байдаг. А гэтэл Улаанбаатарын муухай агаараас илүү агаар бас юм байна. Гэхдээ тэр яг юуны агаараа гэхээр штэ. Өвөл болохоор ч нөхдүүд ингээд шөнийн цагаар өглөө үүрээр нөхдүүд их даарах юм энэ нөхдүүд. Мянмарч тэр Камбож тэр ерөнхийдөө өглөөгөр нэг нэмэх 18 градус 15 градусын үед нөхдүүд маш их даарна. Тэгээд маш их гал түлнэ. Нарийнхан шургааг гişүүнүүдийг түүгээд тэгээд одоо хог байдгийн юу байдгийн ер нь шатааж болох бүхэл юмыг шатаад юм байна. Тэгээд ерөнхийдөө яг энэ дунд ингээд явахаар штэ. Ингээд шатаасан хог үнэртээд тэгээд дээрэс нь годомчны хоолууд нь маш бохир учраас нэг өмхирсэн мах тийм годомчных нь хог мөн одоо махаа шараад хоол бэлтгэхдээ нөгөө хог янз янзын зүйлүүдийг шатаадаг учраас ер нь бол одоо годомчны хоол бол идэлтгүй. Шөнө ер нь унтахад бас хэцүү юм. Одоо манай буудлын бол нэлээд дажгүй сайн буудлын авсан л та бид нар. Гэхдээ шөнө болохоор ингээд нохоо муурнууд нь шөндөө сүргэлээд маш их чимээ гарах юм. Энд ахуйн соёл гэдэг бол маш хэцүү байна. За ялангуяа гэр бүлээрээ явж байгаа хүмүүс бол нэг авгаа хөхтэй дагуулад ирэхэд бол бас хэцүү юм байна шүү. Ер нь бол мэдээж түүх соёлын дурсгал зүйл бол асар их байна. Эртний гихмэрийн эзэн тулсын үеийн түүхэн дурсгал одоо сүм хийд одоо үзэг харахнууд бол маш их. Монголчууд бид нар өөрсдөө ингээ ямар нэгэн газар очиод тийм бохир байдал дээр ингээ байгаад удаан байх юм бол үнэхээр одоо царай ярвахаас өөр одоо арга алга. Тэгээ шөнө орой явахад бас их осолтой гэж одоо хэлж байна. Ард иргэд нь ядуу болохоор бас тийм байдал ажиглаж байна. За усны асуудал бол үнэхээр хүнд юм аа. Өчтөр одоо бид нар ингээд явж байхад зургийг дарж арай л амтсангүй. Яг бүр ингээд нов ногоон ус байна. Бүр өмхийрцэн. Тэр ногоон усан дотор ингээд 2-3 хүүхдүүд янз янзын улсууд ингээд тэр усан дотор ингээд сэлж явах юм. Толгой хүзээг овгаагаад тэр ногоон ус руу усанд орох ихэд бүр ойртохоос ч одоо баг доргуу хөрмөр тийм усанд ингээд сэлж байна. Ямар нэгэн газар очиод тэр захын хороолол муухай газараас нь очиод муухай юмыг хайвал олдно. Гэхдээ яг бидний байж байгаа газар бол бидний хотын төвд нь байж шүү дээ. Би нэг өглөө нэг гоё подолк авсан юм аа. Тэгээ ерөнхийдөө зарим хүмүүст өгөхөөр томдоод байдаг. Энэ залуу харсан чи их том биетэй залуу байна. Нөгөө ямар ч байсан S outlet-ийнхаа нөгөө гоё подолкнаас өгчээ. Good morning. Нэг том подолк авсан. Нэг маш том биетэй Камбожтой таарлаа. Ер нь бол нэг иймэрхүү одоо Тайланд, Мянмаруудыг бодох юм бол Вьетнамуудыг бодох юм бол маш гоё биерхүү тийм одоо эр хүн шиг тийм хүмүүс байгаа. Лаг залуу байна. Улчин бол өстой байна. Okay. Thank you. Thank you. За. Ямар ч байсан амтны өрийг алдаг үзэхгүй тэгээ хоёуланд нэг жижигхэн байдаг өглөө. Okay. Thank you. Thank you. Нилээ удаан зогсоод. It's all new. Thank you. Thank you. Agon. За таргуулсаа надад гэж. Каску яваад. Two hour enough. 2 hour. Okay. Bye. Бид нэр Камбожийн одоо хамгийн эртний одоо уран барилга дээр ороод ирж байна. За энийг бол манай үзэгчид бол маш сайн мэднэ. Angkor Wat гэдэг. Камбожийн одоо төрийн сүлдэндээ Angkor Wat-ыг дүрслээд мөнгөн дэвсгэртэн дээр хүртэл одоо хийцэн байж байгаа. Нэг өсөндөө Angkor Wat гэвэл ерөөсөө ямар ч хүний одоо сэтгэлд ерөөсөө юуны төрөнд Камбож одоо бууж ирдэг. Дэлхийн хамгийн эртний Хинду шашны одоо том сүм. Хуучин манай нэвтрүүлгийн баг хамт олон энэтгээр аялаад Дели хотод байдаг одоо энэ дэлхийн хамгийн том Хинду шашны сүмээр бол аялж ирсэн. Гэхдээ энэ бол хамгийн том өртлөө
хамгийн эртнийх биш. А бид нар болоод одоо болохоор Хинду шашны хамгийн эртний сүмээр аялж байгаа. За одоогоос одоо бурхны шашин одоо дэлгэрхээс өмнө бидний одоо энтгийн одоо бурхтад одоо зориулсан сүм байгаа. За тэгээ хожим болохоор энэ сүм маань өөрөө өөрчлөгдөд бас бага зэргийн элементүүд бас өөрчлөгдөд ерөнхийдөө бурхны буддын шашны сүм рүү бас нэлээд шилжсэн ийм түүхтэй юм байна. За ялангуяа энтэгчүүд бас энд их ирдэм байлаа. Яагаад тэгэхээр хуучныхаа Хинду шашны одоо эдгээр одоо бурхтыгаа одоо шүтэж одоо сүм хийдээ ирж үздэг. Энэ баган дээр байгаа одоо сүмийнх нь хан дээр байгаа чимэглүүдийг үзэхээр одоо бүжиглж байгаа одоо хүнж байж байгаа жишээний фэнүүд нь бол үнэхээр гоё. Баярлалаа бүжиглж байгаа хүн байна тийм. Фэнүүдийг ингээд харахад бол яг хуучин бол яг ийм байсан болов уу гэж одоо ойлгохдохоор ер нь маш сайхан одоо хийцтэй. Хийцийнх нь хувьд гэх юм бол одоо Тайланд, Мянмар, за Зүүн Азийн, Вьетнамын ч юм уу тэр хийцтэй сүмүүдээс бол нэлээд онцгой шинж чанартай өөр. Тэгээ энэ таад чимэглэлийг ингээ харахаар уулын чулуулгуудыг ингэж далилгаж ингэж өрөөд дээр нь одоо дээвэрлэлээр нь уулзуулаад одоо том чулуулгуудыг ингэж хийсэн. Архитектурын хувьд бол бас үнэхээр гайхамшигтай юм аа. Бараг 900 жилийн өмнө тэр үед ч одоогийн хүчирхэг техник байгаагүй. Тийм байх үед л одоо бүх юмыг сайхан тооцож хийсэн. Тэгээ холоос харахад их гоё тийм одоо тэгш шимтэй харагддаг. Одоо симметричний гэж одоо хэлдэг. Маш сайхан тэгш шимтэй. Зүүн Азийн одоо энтэгтэй нэлээд ойртсон хэсгүүдийнх нь соёл нь Хинду шашны нөлөө маш их орцсон байдаг. Зүүн Аз тал руу болоод ирэхээр бурхны шашны нөлөө одоо уран барилгын нөлөөнүүд бол ингээ харагддаг. Angkor Wat-д ирээд үзэхэд үнэхээр гайхамшигтай санагдаж байна. Яг тийм одоо 12 дугаар зууны үеийн одоогоос 900 гаруй жилийн өмнө бараг бүр нэн эртний дээр үеийн тэр ахуй амьдрал руу ороод ирсэн юм шиг тийм сэтгэл төрж байна. Энд бас их тийм олон кино зураг авалтуудад авагдж исэн манай үзэгчид мэднэ. Ер нь Камбож бол эртний сүм хийдүүдээр маш их алдартай. Олон 100 жил болсон болохоор бас нэлээд хуучраад за яг тийм гэж бас хэл дүрсэлэхэд бас нэлээд хэцүү болсон байж байна. Энэ сайхан сүрлэг сүмийг барихын тулд олон мянган боолчууд, олон зуун заануудыг ашиглаж иж хол газараас уулын одоо чулуулгуудыг зөөж одоо цагаан элсэн чулуу, уулын чулуулгуудаар ингэж хольж ингэж барьсан. Angkor Wat гэдэг үг маань болохоор уулын ариун сүм гэсэн утгатай үг юм байлээ. Тэгээ өнөөдөр бол нэмэх 35 градусын маш халуун байгаа. Гэхдээ бидний хувьд одоо ингээд энэ сүм дотроо ороод ингээд үзэж явж байхад бол сайхан сэрүү татаад яг уу ядрах зүйл байлгүй яг уу. Гэхдээ энэ сайхан газараар аялаад энэ эртний хуучин сүм хийдэг үзэж явхад бол үнэхээр бас сайхан байна. Хуучин зохион дээр аюулгүй байсан шүү дээ. Яаж вэ? Яжгүй сайхан байна шүү дээ. Гоё.
Нилээн дэшээ өгсөх юм шүү дээ. Оо нилээн дэшээ өгсдөг. За яах вэ? За дэш. Анкор Ватын бас хамгийн сэтгэл зовоож байгаа асуудал юу вэ гэхээр энэ одоо эртний хуучин одоо сүмийн одоо бүрэн бүтэн аюулгүй байдал бол маш ихээр алдагдж байгаа. А энэ чухмаг юундэ байна гэхээр одоо 900 гаруй жилийн туршид одоо ингээд оршин тогтноод ирэхдээ одоо олон жилийн бороо хур одоо байгалийн элдв хүчин зүйлээс шалтгаалаад бас нэлээд илэгддэг. Хамгийн гол хэцүү зүйл нь юу вэ гэхээр энэ барилгын доторх байгаа чулууныхын завсар одоо өсөж үрдэж байгаа одоо бичил биетнүүд одоо мөөгөнцрүүд одоо энэ барилгын одоо бүрэн бүтэн байдлыг бас нэлээд муутгаж байгаа. Яагаад тэгэхээр юм даац болж байгаа одоо шуун нуруу буюу ингээд голоороо уулзж байгаа чулуунуудын завсраар маш ихээр одоо мөөгөнцөр бий болсноор энэ бас нэлээд одоо бүрэн бүтэн байдал нь алдагдж байгаа. За үүнээсээ холбоолоод нөхдүүд бас яаж энийг шийдсэн бэ гэхээр сэргээн засварлах ажлуудыг маш яаралтай хийсэн. За олон улсаас тусламж авсны дотор одоо Оросын холбооны улс маш сэтгэл гаргаж туслаад ерөнхийдөө пенициллин болон бусад одоо хүчтэй антибиотикуудыг одоо шавартай зуураад тэр шувуу нуруунд нь одоо бас нэлийн сэргээн засварлалт хийгээд хуучин өнгө төрхөнд нь оруулсан. Мөн одоо зарим одоо мөөгөн зэртэй хэсгүүд дээр антибиотиктай уссыг одоо шүршиж нэлийн одоо дөрвтэй ажил хийсний үр дүнд одоо барилгын илэгдэл харагдлыг бас тодорхой хэмжээгээр зогсоож чадсан. Энэ зүйлүүдийг ингээд харахад бас л нөгөө дээрээсээ бас муудаад жууршин талбай дээр чулуу элдв зүйл бас ундаас сэргийлээд ингээд хамгаалт хийцэн байх жишээ нэ. За хуучин бол ер нь ихэнхдээ жуулчид энэ дээшээгээ бол ер нь авираад гараад ирдэг байсан. За сүүлийн үед болохоор бас энэ байшин барилгын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахын тулд одоо жууршид зориулаад ийм шат хийцэн байна. Яг бас манайтай нэг адилхан зүйл юу вэ гэхээр нөгөө Пол Потын бас дарангуулал хүнд хэцүү үед байна шүү дээ. Бас нэг сүм хийдүүдээ устгаад байшин барилгах одоо хуучныхаа юм руу бас тэг гамгуу дайрсан. Үзэл явж явах чинь маш олон одоо сууж байгаа борхтын толгой энэ дотор байгаа бас орон барилгын хийцүүдийг бас нэлээд муухайгаар эвдэс сүйтгэсэн. Тэгээ буцаад одоо энийг сэргээн засварлал гэдэг бол маш л одоо хүнд ажил шүү дээ. За манай монголч гэсэн одоо хуучныхаа 700 гаруй сүм хийдийг хэрэг устгаагүй бүрэн бүтэн байлгаж ирсэн бол бас бидэрт аюул жуулчлалын бас асар их тийм бүтээгдэхүүнүүд үлдэх байсан болов уу гэсэн тийм хөнгөн гоныг төрж байна. Манай хар хорин ч юм уу ингээд хөдөө гадаа явахаар сүм хийдүүд орохоор 500 төгрөг 1000 төгрөг л аваад идэг. Энийг одоо жоохон болмоор юм шиг санагдчих. Бид нар сая өнөөдөр нэг хүний $37 гэдэг маань үндсэндээ нэг хүний 100,000 төгрөгөөр эдгээр цогцлолыг үзэж явж байна. Бид нар одоо юу гэж юм гэхээр мөнгөө жоохон арай сайн ахиухан шиг авдаг болох хэрэгтэй байна. А доторх бас үйлчилгээгээ бас сайжруулад ер нь бол бас янз янзын юм бодох хэрэгтэй байна. Одоо манай хуучин социал үед бол нэлээд ядуу буураа гэгдэжсэн Камбож нөхдүүд бас яг зах зээлийн систем бол нэлээд энд хүчтэй хөгжсөн байж байна. Гэхдээ бол манайх бол яаж ч байсан манай монголчууд бол арай илүү сэтгэж бас илүү сайн зүйл хийх байл үү дээ. Мөн бэ нүвшөнө. Мөн. Наад мод сая үүднээс мод хоёр чи үндсэндээ нэг төрлийн мод байхгүй юу? Нэг хүн шиг мод байгаа шүү дээ тий. Хүн шиг хөлмөл чивш. За бид нар их сонин газар ороод ирсэн. Энэ болохоор Камбожийн бас хамгийн алдартай одоо дээр үеийн одоо хуучны сүмүүдийн нэг.
Юугаараа бас хүмүүсийн сонирхлыг татдаг байх хэрэг штэ. Эхмээрийн эзэнт улсын үеийн тэр 12 13 дугаар зууны үеийн эртний уран барилгуудын нэгд ордог. Тухайн үед Ангкор Ватын ойролцоо 80-аас 150 мянган хүн амьдарч исэн. Маш олон сүм дугантай. За энэ сүм болохоор Эхмээрийн эзэнт улсын үед бол маш сайн хөгжиж байгаад за 16 дугаар зууны үеэс бол ер нь орхигдож гээгдсэн. Ер нь энэ хавь ерөөсө тэр чигээрээ орхигдож гээгдсэн түүхтэй. Яагаад гэхээр ер нь цэвэр усны хомсдлоос болоод энэ Сiem Reap хот орчинд одоо байж исэн эртний олон сүм хийдүүд хуучны хотуудаас ингэж эзгүүрсэн түүхтэй байдаг. Энэ миний ард харагдж байгаа нэг том мод байна. Маш одоо гайхамшигтай мод юм аа. Зөвхөн үндэснэх л одоо ийм том. Одоо энэ модыг болохоор одоо их сонир нэртэй Tetramelis гэдэг нэртэй мод энэ мод. Энэ мод нь болохоор штэ үндсэндээ дандаа ийм сүм дугантай тийм ариун газар одоо ургадаг гэж одоо бас энэ нутгийн ус бас их бэлгшээдэг. Энэ модондоо бол маш хайртай. За ерөнхийдөө энэ сүм дуганы ойролцоо ингээд явахаар яг энэ бүдүүн одоо үндэстэй ийм одоо ариун гэгддэг энэ модод бол маш их бас сони юм а тий. Ингээд нэг тийм мод сүм хоёрын тийм уран гой зохицол болсон гэж хэлэх юм уу да. Анх бол би наашаага эрэхтэй энэ сүмийн зургийг харчаал үнэхээр гайхажсэн. Ямар сонин бүтээл вэ? Байгаль эхийн бүтээл, хүний бүтээл хоёр хоорондоо нийлээд одоо ийм гайхамшигтай зүйлийг бүтээсэн. Үнэхээр гайхамшигтай. Одоо ганц харамсалтай юм. Энэ дотор орох бас хориотой байна. Хаягдж гээгдсэн болохоор бас дээрш нурх аюултай. За энэ төгс чинь одоо энэ модон бэхэлгээ дээр хийгээд за энэ дээдлийн чулуун нуруу нь гэмтцсэн. Одоо ийм харагдаж байна. Тэгтээ бас сони юм аа. Гайхамшигтай. Хятад юм уу аялал жуулчлал бас нэлээд өндөр хөгжсөн газрууд дээр зохиомол түүхүүд бол хийгээд бас нэлээд овжин сэргэлэн байдаг. За Камбож нөхдүүдийн хувьд болохоор ер нь бол тийм мууснаа бол сууж арай амжаагүй. Айл одоо ингээд цаашаа өргөжлөх болно. За одоо ганцхан машин батлыг замаар зогцоод гарнаа. Бас зогцоод явж болж шүү. Тэ. Арван 3 дугаар зууны үеийн Эхмээрийн эзэнт улсын үеийн сүр хүчнийх нь бэлэгдэл болсон. Одоо хотоор бид нар аялж байна. Тэр үеийн эзэнт улс бол зүүн Даазтай бол одоо маш хүчтэй дайчин ус байсан. Тэр үеийн одоо хот ямар хот байсан гэхээр хаашаашаага маш олон үүд хаалгатай, гой гарцуудтай. Тэгээд ерөнхийдөө 80-аас 150 мянган хүн амьдарч ирсэн. Тийм одоо сайхан хот байсан. За бидний ингээд аялаж явж байгаа яг одоо энэ газар болохоор хоёр хэсгээс бүтэж байгаа. Нэг нь болохоор Баяны сүм, нөгөөх нь болохоор Ангкор Том гэдэг. Ер нь энэ Камбожийн байшин барилгууд их гоё юм аа. Ингээ халуун өдөр ингээ явахаар ерөөсөө маш сайхан сэрүүдтээд. За тэгэхээр энэ Ангкор Том дотор байна шүү дээ. Нэг дандаа хүмүүсийн тийм нүүрний дүрсүүд байгаад байгаа. Уусаа та нар харандаа. За энэ гэхдээ яг ямар учиртай вэ гэхээр Эхмээрийн эзэнт улсын үед одоо дотоод зөрчлөөс нэлээд одоо гүнзгийрээд за ах トゥ хоёрын бол хаан ширээгээ будаацалцсан зөрчлийг намжаах гэж ер нь бол ах トゥ хоёрын одоо тийм дүрсийг бие биеийн рүүгээ хараад одоо инээмсэглэж байгаа. Бие биендээ найр тавьж байгаа гэсэн тийм утга бэлэгдлийг ингэж хийсэн. Ерөнхийдөө хүмүүсийн бол одоо жуулчлал зориулсан мессеж нь ямар мессеж вэ гэхээр маш сайхан тийм амьдралангуй сайхан дүр төрхийг бол харнаа. За энэ болохоор нэгэсэндээ монголчууд болон буддын шашинтай хүмүүсийн хувьд бол одоо мэгзэл жанраасгийн одоо дүрийг бол харсантай адил гэж одоо хэлдэг. Ер нь бол ингээд үзэж явж байхад бол үнэхээр сүрлэг юм.
Надад бол одоо Angkor том дотор ингээд аялаад нилээ явлаа л да. Тэгэхэд бол нэг тийм хуучны нилээн бүр эртний төөрдөг байшин ч юм уу тийм сүм цайзад орцсон юм шиг тийм сонир мэдрэмж төрж байна. Ялангуяа ингээд шөнө явах юм бол бас л нэг тийм гайхалтай мэдрэмж төрөх болов уу гэж бодож байна. Энд тийм бас нэг хуучныхаа сүм хийдэг бас сэргэн засварлаад. За энд болохоор бас японочууд бас энэ Камбож нөхдүүдэд туслаад бас нэлээд бас хөрөнгө оруулалт сэргэн засварлах тал дээр нэг ажилласан юм байна. Тэгээд бид бас үзэж явж байна. Тэгээд энэ айл одоо дээр үед чинь одоо энэ том чулуун зохицлборуудыг ингэж хийгээд хичнээн мянган хүнийг ажилуулад барилга одоо уран хийцийг ингээ харахаар бас гайхамшигтай байна. Одоо энэ мундаг уран барилгын одоо дээдлийнхэн шуун нуруу гэдэг нь цэвэр одоо байгалийн чулуунуудын хооронд нь уулзуулад шуун нурууг нь хийцэн. Даац одоо байгалийнхын одоо хийцэдрийг харах юм бол бас нүсэр том байгууламжийг хийцэн юм байна. Доороос нь ингээл харлаа л та тий. Нөгөө ах トゥ хоёрын нүүрнүүд нь бол ингээл харагдаж байна. Ерөөсөө маш сайхан хийсэн. Тэр ерөнхийдөө ихт гоё тийм амар амгалангууд төрхтэй юм байна. Хол одоо уулнаас чулуунууд зөөж авчирч одоо цагаан хэлсэн чулуу өдөртөө хольж хийсэн. За манай нөгөө хятад жуулчид маань өстой пик дуграад л бие бинийгээ дуудаад. Ер нь төөрдөг байшин л орцсон юм шиг байгаа сте. Гоёо. Нөгөө өндөр цогцлборыг чинь ингээд доороос нь харсан чинь байж тээ. Юу дан байгалийн чулуугаар ингэж үрж хийгээд дээрээ сайхан уулзаад миний л багцаагаар доороос нэг анзаараад харахад нэг 4 давхар ч юм уу байшиндаа тэлцэх өндөр юм байна. Энэ сайхан Angkor Wat-ийн одоо сүм дотроос ингээд спонсор ивент итгэгч нараа ингээд ярихад сайхан байна. Зүүн Өмнөд Азийн аялал дээр бас нэлээд сайхан амжилттай ажиллаж байгаа. Одоо хүмүүст нэлээд одоо хянд үнийг санал болгож чаддаг. Mondata Travel компани бас хамтарч ажиллаж байгаа гэдгийг дуулахад таатай байна. Аян замын бүх хоол хүнсийг одоо дааж байгаа компани болохоор амт гэд бэлэн гоё юм байгаа. Амт бол өстой үнэхээр тасархай. Тэгээ бидэрт одоо ганц аминд орж байгаа хоол бол энэ шүү дээ. Гадагшаа аялж яваарай. Залуу сайхан насандаа ингээд их юм үзэх хэрэгтэй. Гэхдээ заавал одоо их мөнгөтэй хүн аялдаг гэсэн үг шээ. Аяллаа сайхан зөв тогтоогоод, зөв тодорхойлоод ингээд явах юм бол бага мөнгөөр ч гэсэн бас аялах бас боломжууд байгаа. За мэдээж одоо онгоцны билетийг бас хямдхан билет авъя гэж бас бодож байгаа болно шүү дээ. Оросын Албаны улсын одоо Иркутск улаан үдээс эхэлтэй билетүүд байгаа шүү дээ. Одоо зүүн Өмнөд Аз руу хоёр талдаа одоо 800 мянган төгрөг. Тэгсэн мөртлөө 5 хоногийнх нь буудалд орцсон. Одоо Вьетнамын Нача, Азийн бас зарим улс орнууд руу бас нэлээд хямдхан нэг сая төгрөгийн дотор л одоо 7 хоногийн аялал нь орцсон билет байж байгаа жишээний. Ийм билет бас авахыг бас хүсэх юм бол та бүхэн манай Сүхбаатарын талбайн одоо баруун талд байдаг. Одоо Holiday Travel компани дээр очиод бас онгоцны билетийг бичүүлж болно. Камбожийн энэ нөхдүүд байна штэ. Гар урлалын зүйлүүднээс үнэхээр бас мундаг хийх юм аа. Энэ дахиад ингээ хардаа. Нэг бүтэн юм бүдүү модоор хийсэн гэдэг гэж байна. Энэ дахиад бол бас нэлээд хүндээ. Ерөөсөө нөгөө халуун орны нэг улаан мод гэж байдаг штэ алдартай. Ерөөсөө маш сайхан хийсэн байна. Хөдөлмөр бол өстой үнэхээр орсон. Үнийг бисээ асуугаад үзлээ. 650 Америк доллараар бол өгнө гэж байна. Ер нь дандаа юм пеншүүгийн маягтай. Томоохон одоо албан газруудад үүдэн дээр сайхан загас тавьчихаар бас ашиг орлого дууддаг гэдэг шиг. За энэ бас багцаагаар ерөнхийдөө бисээ сонирхоод үзсэн нэг 1000 орчим Америк доллар үнэтэй. Гэхдээ бол хий зур чадварын бодох юм бол 1000 Америк доллар бага л гэж би бодож байна. Нөгөө Азийн ард түмнүүдийн дунд дахиад гахааг бас сайхан бэлэгддэм байлаа. Одоо байн алт мөнгө Эрдэнэсээр одоо дүүрэн байна гэсэн бэлэгдэлтэй. Хуучин байж тээ. Лаос, Вьетнамд ийм том гидстэй, ийм халдсан толгойтой Монгол айлд бас хуучин байдаг гэсэн шүү дээ. Инх хамгаалаа хаан гэдэг. Одоо энийг бол бас их баян чинээдэг, айхан амьдрахын бэлэг тэмдэг гэж бас шүтдэг. Хуучин
Вьетнамд бас манай Монголын бас ганц хоёр махлаг хүмүүс ингээ очиод Лаос, Камбожоор ингээ аялж хахад хажууд нэрээд махлаг хүний гидсийг нилээд идэг байсан гэж байгаа. Нөгөө Лаос, Камбожууд. Тэгээ яагаад байгаа юм болоо гэж гайхахаар тэр хүний буянгийг авж ийна гэдэг. Ерөнхийдөө энэ Лаосчууд ч юм уу Камбожуудыг хараад байхад байна шүү дээ. Бурхны шашин маш өндөр хөгжсөн. Тэгвэл мухар сүсгийн тал бас маш нэлээ ихээ. Анзаараад харж байхад буддизм хөгжсөн газар ер нь Азийн ихэнх орнд бол бас ядуур бас газар авсан байдаг. За Камбожийн хувьд бол яг вэ бас тийм амьдрал бол сайн биш. Ер нь сарын дундад цалин бол нэг $50 цалинтай хүмүүс бол маш их байгаа. Юу хийцэн бэ гэж одоо. Нэг л сонир хэлбэр төрстэй хэд байна. Тайлбарлахад хэцүү л хэд байна. Өдөр очсон. Анкоротыг үлсдэг. Үнэхээр гоё хийжээ. Яасан цайтайхан сайхан ингэдэм. Энэ хүн байж тээ сая энэ мэлхийг өөрөө хийсэн гэж байна. Энэ модыг өөрөө ингээд тарда яг байгалийнхын модыг ингэж харж агаад за энэ мэлхий болохоор юм байна, тийм болохоор юм байна гэд өөрөө уралж хийдэг гэж байна. 5 days. Yeah. 5 хоногийн дотор хийсэн гэж штэ. How much this? $600. $600. Yeah. Original. Original. Which wood? This wood. I don't know. It's a Khmer Thnung. Khmer Thnung. За хэлийг наадаггүй. Түнмэ түнүүн гэдэг нэртэй модоор хийсэн гэж байна. Маш олон төрлийн нэртэй моднууд байна. За ямар бидний ямар Камбожид мэдэх биш дээ. Тэгээд үг хэлийг хэлэхэд ч бас хэцүү юм байна. Энэ дэлгүүрийн эзэн бол манай эхнэрээ. Би бол гэртээ ингээд энэ модон эдлийн юмнуудыг одоо хийдэг. Гэтэ өөртөө хамтаас олон хүн бас хамт ажилладаг гэдэг гэж байна. За Камбожид үү штэ. Ер нь доллартай байсан их зүгээр юм байна. Би сая штэ Камбожид ингээ хил дээр орж ирээд баахан баат авчираад ханшны зөрүүнөөс бас нэлээ их мөнгө алдчихж байна. Ялангуяа онгоцны буудлын дээр 2600 баат би төлөөд $60 виз авлаа гэхэд 160 мянган төгрөгөөр би уг нь $60 виз авах ёстой. Гэтэл баатаараа бодохоор би 220 мянган төгрөгөөр нэг басандаа 2 хүний виз авчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг басандаа 60 мянган төгрөг алдчихж байна. Ерөөсөө Камбожид ирэх юм бол доллартай байхт болно. Задгаа доллар хэрэгтэй, бүхэл доллар хэрэгтэй. За ерөнхийдөө ямар ч хоолны газараар ороод явсан доллараар тооцоолгүй нэгэд бичээ тавьчихдаг. Ер нь бол нэг тийм үнэтэй газар биш. Пив хийдэг нэ. Пив бэштэй. $1 би 2 гүрүү шиг яг гоожоор би аваад уучих юм байна. Ай, good. Пивтэй үнэтэй сайн их юм аа. За бид тэдний хувьд бас нэг буруу алдаатай зүйл хийцээ. Гудамжны хоолноос нэг жоохон дахин авч идээд тэгээ тэрнээсээ болж бас нэг тийм сайнгүй харагдаж байгаа баха. Сайн муу олон газрууд байгаа. Гэхдээ Тайландынхаас бол нэлээ өөр. Тайландын одоо гудамжны хоолууд бол ерөнхийдөө сайн хоол муу хоол гэж байдаг ч гэсэн ерөнхийдөө нэгэн жигд сайхан байдаг. За энд бол бас хэцүү юм байна. Ус муутай болохоор хүмүүсийн голцоо нэг тийм бохор усанд цав суулгаа угаагаад тэр усаараа бас ингээд үйлчлээд явцдаг. Бидний хувьд бол ерөнхийдөө бас ус таарсангүй энэ. Тэгээ би одоо ямар хоол идээд байна гэхээр сүүлийн үед одоо амт гэдэг үхрийн махтай одоо бэлэн хоол идэж байна. Амт амтад өстой үнэхээр тасархай. Ерөөсөө амт нь өстой. Яг гоё Монгол махтай Монгол гурилтай шүлгөөд одчих. Би тэдний удаас арай дэндүү олон хоног явчлаа. Үндсэндээ бараг 22-3 хоноод явж байна. Одоо зүүн даазаар 4 ус дамжиж аялсан. Тэгээд нөгөө гэрийнхаа хоолыг идэв бодчлаа. Монгол хоолоо идээд л одоо хүн болж штэ. 2 балга шүл уугаад нөхөр одоо хөлс сад тавьж байна. Аяллахаа ирч хүчийг одоо энэ л сайхан орноос л авж штэ. Сайхан явж байна. Ингээд Камбож нутагт ирсэн. Камбож би уугаад ингээд эдгээр аяллаа үргэлжлүүлээд явж байна. За ингээд алтан шар зам үлцээтэй холтгой гэж. Камбож нутагтайгээ сууж байна.